Сайн байцгаана уу? Номын ертөнц клубын гишүүн Баднараг. Номын ертөнц клубын ахлагч Тэмэргэн байна. За. 50 номынхоо хүрээнд бид бүгд өнөөдөр ямар ном сонсон бэ? Делоракс буюу Доктор Сьюз зохиолчийн номыг сонгосон байгаа. За энэ зохиолч номын маань зохиолчийн тухай гоё товч бөгөөд тодорхой мэдээлэл өгөх. Доктор Сьюз нь одоо нийт амьдралынхаа туршид нийтдээ 60 гаруй тийм ном бичсэн Америкийн урдаа барих зохиолчдын нэг байгаа. За тэгээд манай зохиолчийн голлох номнууд нь мэдээж Делоракс. За тэгээд мөн Малгайтай муур гэдэг зохиолуудаар нь хүмүүс их мэдэх баг. Энэ зохиолч яагаад энэ номыг бичих болсон чамд тийм одоо нэг үзэл бодол ч юм уу. За нэг ийм шалтгаанаар л тийм мессеж өгөх гэсэндээ л энэ хүн энэ номыг бичсэн бахтаа гэсэн нэг ийм бодлоо дэвчээ. За эхлээд энэ ном маань 1971 онд анх бичигдэж байсан. Тэр үед бол аж үйлдвэрлэлийн хувьсгал явагдаад одоо үйлдвэрлэл нэлээд эрчимдсэн байсан. Тэр үед бол мэдээж баг сагч гэсэн одоо агаарын бохирдол бас бусад тийм гамшигуд тохиож эхэлснийг манай зохиолч анзаарсан байх л та. Лоракс нь болохоор мэдээж үүн дээр толгуурлаад байгаль орчинд хүмүүсийн гаргаж байгаа тийм буруу үйлдэлүүдийг харуулах зорилгоор одоо мэдээж хүнийг багаас нь сургаж иж яг зөв дадалд оруулах учраас манай зохиолч ихэвчлэн хүүхдүүдэд зориулсан тийм зохиолууд бичсэн. Тэгэхээр зохиолч маань нэг нийгэмд одоо хүүхдүүдийг багаас нь хөгжүүлээд за ингээ байгаль орчинтойгоо зөв харьцаасаа гэсэн ийм мессеж өгөх гэж бичсэн гэсэн үг юм тий. За энэ номын маань агуулга юуны тухай гарч байгаа юм тооч бөгөөд тодорхой. За ер нь бол миний хувьд бол анх уншихад бол бас маш эвгүй зохиол байсан. Би яг англи дээр нь олж уншсан. Монгол дээр яг яаж орчуулсныг мэдэхгүй. Манай зохиолч янз бүрийн тийм сонин үг хэллэг ашигласан байсан л та. Одоо чинь монгол дээр оруулах юм бол түн тас гэх мэтлэн одоо ихэнх хэсэгтээ аюу тийм ойлгомжгүй маягтай оруулсан байсан нь одоо хүүхдүүдийг бас илүү тийм сонирхуулах яг энэ яг юу яриад байна гэж бодогдуулахаар бичсэн нь надад маш их таалагдсан. За мэдээж та бүхэн номны зургаас харахад маш тийм төсөөллийн амтан байгааг харж болно. Энэ бол манай Лоракс байгаамаа. За тэгээд бид бүгд төсөөллийн ертөнцид байгаа. За тэгээд энэ төсөөллийн ертөнцид маань нэгэн төрлийн мод байдаг. Энэ мод нь болохоор янз бүрийн хувцас хийхэд ашигладаг маш тийм ашигтай мод байгаа. Энэ модыг тойроод бүгд ингээд экосистем зохицлоод амьтад ургамал шавж бүгд ингээд нэгэн доор амьдардаг тийм гой газар байгаа юм л та. Энэ газарт маань нэгэн бизнесмен ирээд манай Лоракс хэлж байгаа. Би танай моднуудаас хэдийг тариал гэр бүлийнхэндээ хэрэгтэй тийм хувцас үйлдвэрлэхээр хэдэн модл авна л гэж хэлсэн. Гэвч хүний шунал гэж маш тийм адармаатай зүйл учраас улам бүрэл одоо илүү ихийг авахыг хүсээд сүултээ манай энэ ой мод ямар ч модгүй болж дуусч байгаагаар ер нь төгсдөг маш тийм гонигтай зохиол та. Шуналаас үүдсэн гэсэн үг үү? Тийм. Хүний шуналаас. Тэр шунал нь ингээд бүр хэтрээд байгаль экологийн сайхан бий болсон зүйлсийг муухай болгосон байна. Ямар муухай бэ? За тэгвэл эндээс яг ямар сургамж авч болох вэ? Яг таны үнцгөөс. За мэдээж өнгөц талдаа бид нар одоо хүмүүс байгаль орчиндөө ямар хайргүй ханддаг гэдгийг харж болно. За гэхдээ зохиолчийн нэг агуулсан өөр нэг тийм далд утгах нь болохоор хүний шуналд хязгаар гэж үгүй. Үүнийг бизнесмэнээр төлөөлүүлж байгаа юм л та. Анх зөвхөн гэр бүлдээ хэрэгцээтэй моднуудыг аваад болох байсан байтал сүүлдээ бизнес хийгээд одоо олон улсад зах зээлээ гаргах гад улмал илүү ихийг хүсээд байсан нь одоо сүүлдээ бүр юу ч хоцроод ямар ч модгүй юм чинь бизнес өрнөхгүй. Тэгээд сүүлдээ манай бизнесмен дампуурж байгаа. Үүнээс үзэхэд шунал их төс шулан болно гэж хэлсэн. Тэр яг над үгүй чинь бодчихлаа. За энэ маань одоо байгаль экологтэй за миний ингээд таны ярьсан зүйлсээс гэх юм бол ингээд ойлгож авсан нь одоо бид бүгд байгаль экологтойгоо зөв харьцах хэрэгтэй байна.
Тэгээ зөв хайрцахгүй ингээл өстө өөрийнхөө шунал өөрийнхөө ингээл нэг хэрэгцээг хангах гэж яваад байх юм бол угаасаа байгаль экологийнхоо бүр нэр байгалийн бүр юу ч хүүлдэн гэдэг юм хараад байгаа байхгүй. Яг таны үзээс яг энэ нэг манай 50 намын байгаль экологийнхоо яг яаж холбогдож байгаа юм? За мэдээж хүүхдүүд яг багасаа хогоо хаяхгүй эсвэл одоо голд янз бүрийн ундаа мандагаач хаяхгүй тий. Одоо ер нь бол илүү тийм хүмүүжлэлтэй болж төлөвшөхөд манай энэ ном чухал байгаа юм л та. Хэрвээ хүмүүс бид тиймэрхүү илүү үйлдэлээ засаад одоо мэдээж улс төр одоо төр засаг маань голын ойролцоо хогийн сав байрлуулад тэдрийгээ тогтмол хүлээж аваад явах юм бол одоо мэдээж иргэд ч гэсэн өөрсдийн тийм үүргээ хүлээгээд хариуцлагатайгаар байж чадна. Энэ нь манай энэ удаагийн сэдэв болох 50 намын тийм гол утга санаатай холбогдож байгаа юм аа. Ингээд энэ 50 намынхоо номнуудыг ер нь хараад хахад хөвчлэн дандаа ингээд хүүхдүүдийн ингээд хүмүүжил хүүхдүүдийн ингээд багаас нь байгаль их дэлхийдээ ингээд сайхан харьцаач ингээд хайрлаач гэсэн мессежүүд өгöd байгаа байхгүй. Гэхдээ одоо ингээд бид нар энэ номыг за бүр хідэн насаар ах хүмүүс чинь ингээд айгу том хүмүүс баг ингээд жоох хүмүүсийн хажууд ингээд харьцуулахад айгу том болсон байгаа шүү дээ. Яг юм том хүний ингээд жоохон том ингээд арай ингээд өсвөр насны хүүхдийн нүдээр яг энэ ном нь одоо яг яаж тусч ийн өрчөж байгаа. Тэгээ жоох хүүхдэд заа яах вэ ингээд сургамжлалт юм байж. Одоо том хүний ингээд үүднээс бага бахаас эхлээд багш нар хүүхд бол эцгийн тойл гэж хэлдэг. Мэдээж бид нар хүүхдүүдтэй үлгэрлэхийн тулд өөрсдөө бас тийм одоо хариуцлагатай байх хэрэгтэй. Тиймээс хүүхдүүдийг дагаад томчууд ч гэсэн маш тийм өндөр нөлөөттэй. Мэдээж ном унших бас сонирхолтой хүмүүс байж болно. Үүнд зориулаад Illumination Entertainment-ийн 2012 онд Lorax-ийн бүрийн хэмжээний киног гаргасан байдаг. Үүн дээрээс илүү их тийм детальтай ойлгож авах боломжтой. Тэр нөгөө нэг ном унших сонирхолтой хүмүүс маань бэлгэцийн бүтээлийг үзэж болох нь. За тэгвэл яг таны зүгээс яг яагаад энэ номыг хүмүүс сонгож авч унших хэрэгтэй вэ? Яагаад? Одоо нэг юм чинь бас нэг хөргөн шалтгаан байдаг шүү дээ. Миний хувьд зөвлөх гэх юм бол манай эцэг эхчүүд бага насны хүүхдүүд болон бас өсвөр насны хүүхдүүд ч гэсэн уншихад ямар ч тийм асуудалгүй. Би бас өөрөө ном бичиж гаргаж ирсэн. Хүүхдүүд тийм нэмтэн номонд маш их сонирхолтой байдаг. Lorax маань одоо нийтдээ 72 хүн нүүр хуудастай маш нэмтэн ном тул одоо хүүхдүүдтэй за чи энэ номыг уншаад ойлгосон юм аа надад хэлж өгөөрэй гэд одоо хүүхдүүдтэй үлгэрлээд тийм сэтэл төрүүлээд явах юм бол маш их тийм зүгээр ном гэж санагдсан. Зүгээр ном. Одоо хүүхдүүдийн байгаль экологтойгоо хэрхэн зөв харьцах тухай ойлгож авах. Ер нь энэ номноос айгүй их юм ойлгож авах айгүй мөлжөөртэй ном шиг санагдчихэв. Өөр энэ номыг унших явцад одоо ямар гоё юм хэсэг вэ? Ямар гоё ишлэл вэ гэсэн тийм гүн сэтгэл төрүүлсэн хэсэг байсан. Яг бизнесмен тэр манай моднууд маань дуусна гэж бодохгүйгээр улмал олон мод тайраад явж байгаа шүү дээ. Тэр үед манай Lorax за чи яриа хитэрж байгаа юм шүү дээ гэсэн чинь ингээд үл хайхарж байгаа хэсэг. Тэр хэсэг үнэхээр л те хүн шуналдаа автах юм бол бүр ингээд тарих нь юу ч бодохгүйгээр зөвхөн мөнгө л харддаг юм байна гэдэг. За сүүлд нь одоо яг тэр үйлдвэрийн хажууд одоо энэ нэг бизнесийн том зах зээл дээр хүмүүс овоороод тэр хот нь маш олон хүнтэй болцсон байсан л та. Гэтэл моднууданд дуусахад л хүмүүс тэр байглаа зүгээр л нөхөн сэргээх ямар ч зүйл хийхгүйгээр хайж явж байгаа нь одоо маш гонигтай л туссан л та. Тиймээс миний бодлоор хүмүүс маань одоо модгүйжүүлэлтэд өртсөн эсвэл одоо нэг цөлжилтэнд өртсөн байгаа газруудаа олон нийтээрээ нэгдээд мод тариад яваасай гэж би бас уриалмаар байна. Энэхүү гайхалтай номны тухай ярилцсан цаг заваа гаргаж ирээд ингээ ярилцсан бас айгу гайхалтай гэрэл түгээж мессеж өгсөн тэнхээр их баярлалаа. За тэгэхээр энэхүү номыг маань сонгоо авч уншнараа бид бүгд байгаль экологтойгоо зөв харьцах нь байна. Тэгээ мэдээж хэрэг бас нөгөө нэг жижигэн үйлдэлийг ингээд маш том мессеж болгож энэхүү ном маань өгд юм шиг санагдчих. Ялангуяа нөгөө хүүхдийн ном болохоор тий. За энэхүү дугаартай байсан та бүхэнд баярлалаа. Цаг заваа урьж ирсэн танд маш их баярлалаа. За бид бүгдийн дараагийн 50 номын саналыг өгөхийг хүсвэл та бүгд номын ертөнц Facebook-ээр болон доор харж байгаа линкээр
Өхөд үе таалга маань нээлттэй байгаа шүү. За энэ хүү дугаартай хамт байсан үзэж та бүхэндээ болон цаг цаваа зориулж ирсэн зочин Номын ертөнц клуб яхлагч Тэмэргэндээ үнэхээр их баярлалаа. Баяртай. Баяртай.